За сайн байцгаана уу. Сүүлийн 7 хоног, за энэ 7 хоногийн ихээр Украиний асуудал бол яригдаж эхэлсэн. За бидний хэвлэл мэдээлэлээр харж байсан бол Украиний асуудалтай холбоотойгоор ялангуяа энэ дайнтай холбогдлолтойгоор юу байсан байж байгаа. Энэ хоёр уулзахаар болсон. Нэг цаг гаруй уцаар ирсэн гэ бид нэр түрүүчийн 3 өдөр. За энэ бол түүхэндээ яг сүүлийн үед Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч, Оросын холбооны ерөнхийлөгч хоёр одоо анх удаа ингэж уцаар ирсэн. Сүүлийн 5 жилийн хугацаанд дайн эхэлснээс хойш ер нь харилцаа их муудсан байсан. Тэгээ энэ уулзалт бол Трамп ерөнхийлөгч болсноос хойш удалгүй боллоо. За энэ уулзалт юугаар энэ хоёр юу ирсэн бэ гэхээр дайныг зогсооё гэдэг дээр хоёр тар бол хоёулаа хөлөмжшүүлсэн байна. За ер нь бол би Зеленскийг ятганаа гэдэг тал дээр яриад тэгээд энэ хоёр маань одоо ингэж яг албан ёсоор уулзах асуудал тавигдах чинь. За энэ хоёр бол 2 сарын 18-нд за Монголоор бол 2 дахь өдөр гэсэн үг шүү дээ. Арабын нэгдсэн улсад бол уулзна гэдэг юм яриа товхсон байна. Тэгээ энийг бол Сауди Араб зохион байгуулж байгаа юм байна. Хамгийн гайхалтай нь энэ уулзалтаар бол Украиний ерөнхийлөгч Зеленский алаа, Европын холбооноос төлөөлөл алав. Гэтэл энэ дайн Орос болон Украиний хооронд болно. Даврах юм бол Европын улсад халгаатай учраас энэ хоёр холбооноос одоо Украинаас болон Европын холбооноос төлөөлөл ирэх байсан чинь энэ хоёр хоёулах нь уулзаж бол асуудлыг шийдэж байна гэдэг ийм ойлголт бол гарч одоо болгоомжилж байна. Тэгээ энэ хоёр уулзвал мэдээж Америкт ямар ашигтай авах уу, Оросд ямар ашигтай авах уу гэдэг талыг ярилцах. За тэгвэл хэдүүлээ ашигын талаас нь харуул нөгөө газрын зургийг харъя л да. Украиний газар нь. За энэ дайн хийснээс энэ 22 оны 24 2 сарын 24-өөс хойш одоо хүртэл үзүүлж байгаа үзэл. За ер нь бол энэ хэсгийг ингээд ер нь авцсан. За энэ юу хэсэг байдаг вэ гэхээр одоо энэ цэнхэр хэсэг дээр бол энэ дайны фронт үргэлжилж байгаа. 2014 онд энэ Украиныг бол авсан бид нар мэдж байгаа тийм. За Кремийн хойгийг авсан. За Кремийн хойгийн хувьд бол ер нь яагаад Орос Украин руу ороод байгаа юм бэ? Тэгээ инх тайван тогтооно гэдэг юм яриад. Инх тайван тогтоох нь гол биш ээ. Хамгийн гол зүйл бол эдний геополитикийн хувьд ашигтай, байгалийн баялаг байгаа учраас ингэж орж ирж байна. За газрын зураг дээр одоо энэ 14 онд авсан, энийг авсан, үргэлжлүүлээд энэ хэсгийг авнаа гэдэг энэ дайн явж байгаа гэдэг юм явж байна. Тэгэхээр Кремийн хойгийг авсан шалтгаан хэд байдаг. За хоёр том шалтгаан байдаг нь Кремийн хойгоор ингэж дамжаад Европын холбоороо байгалийн хий нийлүүлдэг. Хоёр хоолой байдаг. Нэг нь Белорусаар, нэг нь Украинийн Кремийн хойгоор. Тэгэхээр 2014 онд улс төрийн хувьд бол төрийн эргэлт гарсан Украинд. За ерөнхийлөгч бол Янукович гэсэн нөхрийг төрийн эргэлт хийж унгаагаад оронд нь Порошенко гэдэг хүн суугаад үнсрэг үзэл гараад Оросоос илт зайгаа барьсан бодлого гаргасан учраас Путин болвол цэрэг явуулж одоо Кремийн хойгийг авч өөрт ашигтай байрлал авсан. За тэр нь болохоор байгалийн хий болоо нэг том хоолойгоо алдахгүй тулд хоёр дахь нь болохоор хар тэнгистэй холбогддог гол одоо түшээс газар нь бол Кремийн хойг гэдэг гэсэн учраас. За ингэж явж байгаад 2022 онд бол дайн хийснээр одоогор бол Луганск, Донецк гэдэг энэ мужуудыг бол авцсан байж байгаа. Эдгээрүүдийг бол. За эдгээрийг авсан цаашдаа бол одоо яг бүтэн эзлэн гэсэн юм бол байхгүй. Тэгээ энэ дайн хийсэн нь өөрөө Оросд бол эдийн засгийн хувьд маш том алдагдлалд орж байгаа л доо. За дайнсантай холбоод бид нар мэдж байгаа бол хоригуудад орсон. За рублийг бол бусад валютаа харьцуулахыг болиулсан. Дээрээс нь Европын холбоо, Америкийн улсууд компаниуд бол эднийхээс үйл ажиллагаагаа татснаас болж барууны гаралтай бүтээгдэхүүнүүд ховордсон. Эдийн засгийн хувьд бол зогсонгүй байдалд бол орсон. За Газпром бас алдагдлалд орсон. Эднэр бол байгалийн баялагаа борлуулахын тулд Аз руу дамжуулаад, за Хятад энэтхэг рүү дамжуулаад реэкспорт хийх маягаар бол асуудлаас гарч байгаа. Тэгэхдээ Орос энэ дайныг хийснээр бүр сөхөрж бол унахгүй. Гэхдээ л эдийн засгийн хувьд бол хохирол бол авч байгаа. Үргүү зардал гарч байгаа гэж бол нэг талдаа үзэж болно. Тэгэхээр энэ дээр хилцэл хийя гэдэг энэ Трампын санал дээр бол дуун дээр нь зөвшөөрж байгаа. Хамгийн гол нь нөхцөл энэ дээр ерөөсөө Украиний одоо юу гэдэг юм байр суурь алга, Зеленский яах юм, Украинд ямар ашигтай хэлцээр байх юм гэдэг талыг яриаггүй. Уцаар ярьсан дээр бол юу гэж ярьсан бэхээр Зеленскийтэй ярьсан гэж байгаа. За ер нь бол Донецк, Луганск эднэрийг авна гэж бол байхгүй одоо алдсанараа
алднаа гэдэг зүйлийг ярьсан. Зүгээр одоо байгаа байдлаар баг хүлээн зөвшөөрчөө гэдэг зүйлийг бол ярьсан. За тэгвэл энэтэй холбоотойгоор Америкийн Америкийн нэгдсэн улс Трамп бол энэ юуны тусламжийн мөнгөө нэгсэн. За ер нь бол нэг 300 орчим тэрбум төгрөгийн тусламж манайх үзүүлсэн гэдэг бол зүйл мэдээлэл бол гаргаж байгаа. Тэгээд 300 орчим тэрбумынхаа юун дээр бол 500 тэрбум доллартай тэнцэх хэмжээний байгалийн баялаг буюу ашигт малтмал авна гэдэг ийм зүйлийг бол ярьсан байж байгаа. За одоо энэ хүснэгтээр харъя л да. Ер нь бол дан ахиснаас хойш ер нь ямар өртөө байгаа юм бэ гэдэг дээр аваад үзвэл за хамгийн өндөр нь бол мэдээж 25%-ийг бол юу гэсэн байж байгаа. Европын холбоо өгсөн байдгийн. За тэгээд Дэлхийн банк 11%, олон улсын валютын сан 10.2, за тэгээд Америк нэгдсэн улс 11.6, Канада, Япон. За тэгээд хувь зээлдүүлэгч бас нэлээд өндөр 18% эзлээд бусд нь одоо нийт бусад жижиг улсууд нийлээд 19% эзэлж байгаа. За одоогоор бол Украины өрийн хэмжээ бол 171 тэрбум доллар орчим өр байгаа олон улсын өр. За энэ судалгаа нь болохоор 24 оны сүүлээр тэгээ 25% бол дотоодын бүтээгдэхүүний 24 онд бол 106 явсан, 25 онд 107%, 28-нд 108% гэдэг нэг хувиар өснө гэдэг ийм зүйлийг ярьсан. За дайн хэрэг удаан сунжрах эсвэл бол Орос бол одоо дайнаа зогсох энэ байдалд орох юм бол энэ улсууд Украинаас бол мөнгөө нэгч эхлэн гэсэн. Тэгвэл Украинд юу байгаа юм бэ? Төлөх мөнгө байгаа мó гэдэг дээр аваад үзээ л да. За ялангуяа байгалийн баялаг дээр аваад үзэх юм бол юу гэж байна? Элчин хүчний нөөцөн дээр бол нүүрс эзэлт юм байна. Байгалийн хий, газрын тос гэсэн бүтээгдэхүүн. За бас уран байна. Уран дээр жишээ нь бол 54 мянган тонны нөөцтэй. За Европт бол хамгийн том ураны нөөцтэй гэж явдаг юм байна. Нүүрсэн дээр бол ойролцоогоор 34 тэрбум. За энэ нүүрснийх нь ордууд Донецк, Луганск мужууд хөвчлэн байна. За энийг баг Оростой алдсан гэсэн үг. Тэгэхээр баг нүүрсний нөөцгүй болж байгаа гэж ойлгож болно. Ер нь Луганск, Донецкийг авсан бас нэг том шалтгаан нүүрсний ордууч ус магадгүй юм. За байгалийн хээний хувьд бол 1.1 их 80 км байж байгаа гэж үзэж байна. За газрын тосны хувьд бол жоохон нөөцтэй юм байна. За энэ нөгөө хар тэнгисийн орчмоор л үт юм шиг байна. За энэ металл буюу ашигт товтол. За газрын ховор металл гэж яриад бид нар нөгөө халзан бүргэдээгийн орд гэж яриад идэг те. Тэгэхээр энэ баялагын ордоороо бол за төмрийн өвдрээрээ 5% эзэлт юм. Манган болол дэлхийн 2-т орд юм байна. Титаныхаар болохоор бас дэлхийн томоохон нөөцтэй. Алюминий, бокситоор бага хэмжээний ордтой. За тэгээд зис, никель, карбонат гэсэн ийм нөөцүүд болов. За тэгээд дээрэс нь барилгын материалын нөөц нь шохон жолоо боржин, гэлтгэн шавар зэрэг материалтай. За хөдөө аж ахуйн баялагын хувьд бол за хар хөрс гэж ярьдаг шүү дээ. Бид нар нөгөө газар тариалан эрхлэх нөөц дэлхийн хамгийн үржил шинтэй хөрс Украины 25% эзэлдэг гэж шүү дэлхий дээр. Бид нар мэдж байгаа бол дайн болоход Орос Украины дайн болоход Улаанбаатарын өмнө өсөж исэн нийт экспортын 80% эзэлд 20-30% дэлхийн экспортын 30% эзэлдэг гэсэн ийм судалгаа гарч ирсэн. За энэ дээр нэлээд анхаарал татаад байгаа нь тэр металлын ашигт малтмал дээр яриад байгаа. За энэ дээр л Трамп шахалт үзүүлсэн. 500 тэрбум доллартай тэнцэх хэмжээний өрийг бид нэр та нараас байгалийн баялаг авнаа. Бараг ордуудаа өгчих үү гэдэг. За ордны хувьд бол дэлхийн сүлжээний стратегийн металлын асар их том нөөцтэй. Эдгээр 26 их 80 ам долларыг давж олно гэж үнсэн нэрэ. За тэгээд Украины одоо ашигт малтмалын 20 мянган орчим орд үүдэг гэж. За үүнээсээ 116 нь ашигт малтмалын нөөцтэй. Бас их ордтой. Тэгэхээр энэ хоёрын уулзж байгаа цаад санаа нь энэ байгалийн баялагыг яаж хувааж авах уу гэдэг зүйлийг л хоорондоо тохиролцоо өгч байгаа боловч Украинд ямар ашигтайгаар шийдэх вэ гэдэг зүйл хийхгүй баг. Тэгэхээр энэ дайныг бидний яриад байгаагаар Украины дайн зогсноо гэдэг дээр үгүй л болов гэж бодож байна. Энэ дайн дуусах нэг л нөхцөл байгаа. Трамп Зеленский шахалт үзүүл Зеленскийг огцруулж Америк нэгдсэн улсын хамааралтай хүнийг ерөнхийлөгчөөр тавьж шийдэх орол. Гэхдээ энэ дээр Европт ашиггүй бол Европ бас зүгээр дуурахгүй. Та нар тэгэхээр маргааш болох 2 сарын 18-ны дээд хэмжээний Орос, Америк, Украин хоёрын дайныг бол харах уулзалтыг харж Орос, Америк хоёрын уулзалтыг харж болвол цаашдаа ер нь яаж явах уу гэдгийг бол харах хэрэгтэй байна. За тэг өнөөдөр мэдлэгийг дуусгая.